Good morning. За би камер гараад хаана хонсноо хараад л. Бүр яг ингээл хүрэх хэмжээний өндөр мод тэгээд цас орсон. Өстой гоё шинэ жил шиг харагдаж байна. Бүр нүд баясаад уушиг маань ангаагаад гэдэг шиг. Мөр хэлэх аргагүй амар гоё юм. Йоо нэрээстэй амар гоё юм. Бишээ мишээ ингэж авч үзмээр л энэ даанч би алхахаас амар яагаад байна. Гүмссэн ч айгүй амар халтарж илээ өчтөр. Би өчтөр гэрээсээ гараад Бураарт стейшн дээрээс автобусанд суусан. 9-өөс 10-аас 1-ээс тэгээ 4-өөс гэсэн цагийн байранд дагуу явт юм билээ Whistler руу. Тэгээд хоёр талын плэт нь $45 орчим болсон. Тэр нэг талдаа нэг $22 авцаа гэсэн үг. Тэгээд тэр чинь нэг талдаа эн чинь баг 100 гаруй км явчихж байгаа байхгүй юу? Тэгээд нэг 2 цаг арай ч хүрэхгүй л явд юм билээ. Замдаа бид нэг осол гарсан юм уу яасан гэдэггүй бүх машинууд 20 минут зогсогдсон. Ерөөсөө хөдөлчихдэггүй зогсож таарсан. Тэрийг стооцох юм бол бид нар бол яг нэг цаг 40 минут, 1 цаг 45 минут орчим явчих жилээ. Тэгээд энэчээ болохоор нэг даунтаун гэдэг байгаа байхгүй юу? Яг Whistler-ийн даунтаун гэдэг одоо манай энэ бууцсан байгаа буудлаас нэг 12 минут алхаж исэн. Би болохоор автобусаар ирсэн учраас алхаж ирсэн. Тэгээд 12 минут алхангууд энэ резортод байж байгаа юм. Тэгээ ер нь бол Whistler чинь миний ойлгосноор 2010 онд олимп болж исэн газар л юм байл л дээ. Өвлийн олимп болж исэн. Тэгээд хүмүүс яг яах гэж Whistler-т ирдэг вэ гэвэл цасаар гулах гэж, энэ их гоё уул мод цасыг ашиглах гэж ирдэг юм байна гэж би ойлгосон. Тэгээд энэ төөрөнд байгаа дэлгүүрүүд нь дандаа нөгөө нэг юм өвлийн хувцас, цаны хэрэгсэл зардаг дэлгүүр илээ. Тэгээд би өглөө босоод ишээ кофе ууя гэж бодоод часын ямар байна. Окей. Сайхан кофе бэн ганцхан яах. Тэгээд ямар ч тач исэн өвлийн олимп болж исэн юм цас мөсний л орон юм байна л та. Тэгээд ер нь бол хурж ирж үзэх харах зүйл гэх юм бол одоо энэ их сайхан байгаль орчин байна. Энэ их сайхан цас уул хад байна. Тэгээд бусдаар бол тэр хотын төв даунтаун гэдэг нь бол юм жижигхэн хөрхэн газар хэлээ. Нэг хэдэн шиг нийтлэг бол нэг өвлийн хувцсны цаны хэрэгсэл энэ төр зардаг дэлгүүрүүд. Бус юм нь болохоор ресторан, өглөөний цайны газар гэдэг ч юм уу нэг тиймэрхүү хоолонд идэх газрууд л байд юм лээ. Тэгээ би өчтөр нэг 3 цаг дөнгөж өнгөрөөгд яг буусан. Буугаад хүнсний дэлгүүр, тэгээд дими центр ороод хэрэгцээтэй юмнууд аваад тэгээд буудлын руу алхаад ирсэн. Тэгээд дөнгөж 4 өнгөрөөгд тэгээд орж ирсэн. Бараг хоол идэж мэдээд бийжсэн чинь 5 цаг болсон чинь л гадаа бүр тас харах болчихж байгаа байхгүй юу. Тэгээд би одоо сая өглөө 9 цагт ирлээ. Ингээл сэрсэн чинь бүр амар гоё байгаль хараад яг хажууд ингээл цанхоор бүх юм харагдаад тэгээд шөнө бол асар 50 унтсан нам гүм ямар ч тийм хотын төвд идэх шиг чимээ анир нэгч байхгүй. Миний өнөөдрийн төлөвлөгөө юу вэ гэвэл би одоо өглөөний цайгаа бэлдэж уун. Миний өглөөний цай бол ойлгомжтой. Би янз бүрийн юм идэхгүй цөөхөн бэлдэж байгаа л идэх хэрэгтэй учраас эдний шиг помидор авсан. Тэр алим байж жижиг алим. Тэгээ хар талах авокадо. Энд дээр нэг өндөг шарах баг. Нэг ширхэг өндөг. Тэгээд жоохон хям нарийнхан ирчээд баг зэрэг хэрэглэе гэж бодож байна. Энд ирж хонхлаасан. Яагаад гэвэл би гэртээ үдээсэн. Яагаад гэвэл манай нөхөр энд ажиллаж байгаа. Тэгээд манай нөхөр ер нь бол мэдгүй хэр удаж байгаа юм бол
Миний мэдхийн л 1 жил болсон баг. Гэтэ тэрнээс өмнө ч гэсэндээ энэ чинь ирж ажилладаг гэсэн л гэсэн. Тэгээд нөгөө энэ чинь ирж ажиллахаар 7 хоногийн 4 өдөр хонж байгаа байхгүй юу? Нэгтгэд ирээл тэгэл тавтынхаа өдөр ажиллажгуудаа ингээд тоцоо буцчих байгаа байхгүй юу? Тэгэхээр 7 хоногийн 4 өдөр энэ чинь ирж хондог гэсэн. 4 шөнө 5 өдөр ажиллаж байгаа юм чинь. Тэгэнгүүт би болохоор ингээд бас энэ 7 хоног амар ажил багтай байсан учраас гэртээ удаад исэн. Тэгээ өчтөр өглөө манай нөхөр надлаг ингээд энэ хамгийн зураг морог бичлэг надраа явуулаадсэн чи бүр аим гой санагдаад ерөөсөө би очие гэд тэгэл очих. Тэгэл хүрээд ирсэн. Тэгээд өчтөр арай хаал идэл тэгэл хамт унтаал тэгэл өглөө нөгөө нөхөр маань өглөө 6-7 цаг үед явцсан баг. Тэгээ миний одоо өдөр буцах автобус болохоор 1 цагаас ахгүй юу? Тэгээ уг нь бол ингээд 12 минут алхаад автобусны буудлын руу очичин. Тэгтээ би амар айгаад байгаа болохоор намайг ирж авна гэсэн. Нөгөө ингээд халтраас аваад унчих магадгүй гэж амар их хайж байна. Яг үнэнгээс халтраас аваад унчихаар л юм бэлээ. Нөгөө нэг амар их цас орсон. Тэг ингээд цасаа арчиж цэвэрлээд ингээд цасгүй болгоцсон байгаа юм. Тэгтээ стил нэг явган хүн алхахад бол эн чинь халтарч унах боломжтой рисктэй байгаа хгүй юу. Тэгэл боломжлоод байгаа энэ түнээс энэ хооронд алхачихад явт те. Би өчтөрийн маань авсан плед надад байгаа учраас би шууд нэрээ хэлээл автобусанд орчихно. Тэгээ Бураар стейшн дээр буугаал гэртээ харчихна. Бураар стейшн бол манай гэрээс 10 минутын зайтай. Яваад очиж. Тийм л байна. За нэг ширхэг ондууд нэг ширхэг жижигэн хям шарж идэх хий да.